За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний бедалтын сэдв бол 4, 5, 6, 7 дугаар шатны бондын системийн ялгаа, бэлтгэх, хэрэглэх арга техник. Бэлтгэсэн 302 дугаар хэсгийн оюутан юм ануу. Энэ хичээлийг ойлгохын тулд хамгийн эхлээд бид нар smear давхарга буюу smear layer гэдэг ойлголтыг мэдэх хэрэгтэй байна. За smear давхарга гэдэг нь шүдний хатуу үед буюу палан тугалмыг өрөмдөх үед үүсдэг 1-2 микрометр зузаантай гидроксиапатит, бусвсан коллаген, шүлс болон нянгийн холимгийг smear давхарга гэж нэрлэж байгаа. За энэ давхарга нь тугалмын сургийн амсрыг тагалж smear plugs үүсгэж байлдаг. За энэ зурган дээр бидний ярьж буй бондын системийн химийн холбоос хэрхэн үүсгэхийг тодорхой харуулсан байна. За хамгийн дээд талд байгаа нь ломбны материал, голд нь байгаа нь бондын мономерууд. За доод талд нь болохоор шүдний гадаргуу маань байна. За энэ хоёр нь хоорондоо химийн найрлагын хувьд маш өөр бүтцтэй учраас хооронд нь холбох энэ бондын систем маш чухал байдаг. Бондын найрлагах дах мономер нь хумцар ломбны найрлагах дах мономер хоёр өөр төрлийн биз боловч гэрлэл шарах үедээ хоорондоо химийн уралд орж хэлхэлтэйгээд шинэ дундын полимер гинж үүсгэхийг хэлж байгаа. За ингэснээр ер нь хоорондоо холбоос үүсгэж салшгүй нэгддэг. Ингээд л нийлээд ломб маань бат бөх болчих тогтдог. Бондын системийн бүтцэд хамгийн эхлээд хүчил орж байгаа. Хүчил нь манай практикт хамгийн их хэрэглэгддэг 37% фосфорын хүчлийг бид хэрэглэдэг байгаа. Энэхүү хүчил нь яаж үйлчилж ямар механизмаар үйлчилдэг вэ гэхээр smear давхарга түрүүн ярьсан smear давхаргыг бүрэн устгаж тугалмын сумгийн амсрыг онгойлгоод гадаргуугийн эрсцийг нь хайлуулж өгдөг. Гадаргуугийн эрсц буюу гидроксиапатит. Ингэснээрээ коллаген шишгүүдийг ил гаргаж өгдөг ийм механизмаар хүчил маань ажилладаг. Праймер нь усан дуртай буюу гидрофил шин чанартай шингэн. Тугал маань суган дотроо ус агуулдаг. Чихтэй байдаг учраас праймер нь тэрхүү чихтэй гадаргуу болон нээгдсэн бичил сүнхүүд рүү гүн нэвтэрч ороод дараагийн шатны бондингийг наалдах төгс сүрийг нь бэлтгэж өгдөг. Хэрвээ ил гарсан коллаген шишгүүд нурж унтшилчих юм бол ломбны материал болон шүдний эд хоорондын холбоо маш суудлах холбогдож ломбны тогтоос муу болно гэсэн үг. За бүр нарийн ярил праймерийн найрлаганд хема болон хема дуусгасан ус этанол ацетон зэрэг ийм найрлагаас тогтдог байна. Ил гарсан коллаген уцалгууд нь гидрофилик орчинд байдаг учраас композиттой шууд холбогдож чадахгүй праймер нь тугалмын чигийг хөөгөөд коллагений торлогыг босгож гидропоп бонд нэвчэх нүслийг нь бүрдүүлж өгдөг ийм үүрэгтэй байна. За дараагийн чухал үе нь адгез буюу гибрид үе байгаа. За гибрид үе нь лом тогтох хамгийн чухал хэсэг. За гибрид давхарга гэдэг нь юу юм бэ гэхээр праймерцэн коллагений торлог руу бонд нэвчиж гэрлэл шасны дараа үүсэж буй тавирхаг коллагений холимгийн бүтцийг гибрид давхарга гэж нэрлэж байгаа. За чухал сэдвтэ оръё. Хамгийн эхлээд 4-р үеийн бондын систем. 4-р үеийн бондын систем болохоор 3 алхамтай байгаа. Хүчил, праймер, бонд гэсэн ийм 3 үетэй байгаа. Хүчил нь 37% фосфорын хүчил. Праймер нь болохоор хема болон пента зэрэг гидрофил мономерууд болон ацетон эсвэл этанол усгачтай. Бонд нь болохоор гидропоп шинжтэй чанартай давирхаанууд даас тогтдог. За 5-р үеийн бондын систем. Энэ нь болохоор 2 алхамтай байгаа. 4-р үедээ адилхан smear давхаргыг устгадагч ялгаа нь праймер болгон бондыг 1 савнд итгэсэн байдаг. За химийн бүтцээр 1 савнд гидрофил болон гидропоп мономерууд уусгачийн хамт холилдог болтгоо гэсэн үг. Эмнэлзүүн техникийн хувьд авч үзвэл 1 савтай праймер адгезийг үлээлгэж уусгачийг ууршуулснаар гэрлээ шавна. Эхлээд бидэж хүчлээд өргөнө. 6-р үеийн бондын систем нь мөн адил 2 алхамтай. Гэхдээ хүчил болон праймерыг нэгтгэсэн байгаа. За праймер нь хүчлэг мономерууд эсвэл сул хүчлэг дээр нэмэх нь ус хема гэсэн бүтцтэй байгаа. 6-р үеийн онцлог нь хэм бол ус нь хүчлэг мономерыг идэвхжүүлээд шүдний эдийг сэрүүлэх нүслийг бүрдүүлдэг. Эмнэлзүүн техник чухал анхаарах зүйл гэх юм бол праймерыг түрхэж сайтар үрдэг, усаар угаахгүй гэсэн үг. Тугалмын сувг онгорхоо үлддэггүй учраас шүдний шингэний хөдөлгөөн явагдахгүй ломны дараах үйлдэл мэтгшил баг үүсэхгүй гэсэн үг. 6-р үеийн дүгнэлтэнд хэлэх юм бол тугалмын бацилтах хүч маш сайн бөгөөд коллагеныг шалжих эрсдэл байхгүй 10 mdf мономер нь шүдний кальцидтэй химийн бат бөх холбоо үүсгэдэг. Гэвч хүчлэг чанарын сул тул пааланд хангалттай бичил барцаар үүсгэж чаддаггүй. Тиймээс зөвхөн паалан фосфорын хүчлэр үржлэн түлэх шаардлага гардаг. Тийм учраас маш илүү үйлдэл хийх ийм сул талтай байдаг. 7-р үеийн бондын систем. Энэ нь болохоор бүх бүрэлдэхүүн 1 савнд байдаг. Хүчлэг мономер, гидрофил мономер, гидропоп мономер нэмэх нь уусгаж буюу ацетон, этанол гэсэн ийм найрлагатай байдаг. Эмнэлзүүн техник гэх юм бол шууд бүрхэн. Тэгээд маш сайн үлээлгэж ууршуулах хэрэгтэй. Дараа нь гэрлэж шаарддаг. Дүгнэлтэнд хэлэх юм бол алдаа гаргах магадлалыг бууруулсан хамгийн энгийн систем. Гэхдээ энэ давхарга нь хатуурсны дараа хагас нэвчлэлтийн мембраныг ажиллаж тугалмаагаас усыг үрддэж авдаг. Энэ нь гибрид давхаргын гидролиз задлалыг маш хурд засагдтал урт хугацааны бат бөх чанараараа бусад үеүүдээс сул гэдэг. Тийм учраас бусад үеүүд нь хамгийн
бусад үед нь ингээд химийн холбоо сайн үүсгдэг бол энэ үед одоо бат бөх чанар сул байдаг гэсэн үг. Мөн савлгаан дотроо фазын ялгарлал үүсэх эрсдэлтэй байдаг. За одоо хэрэглэх бэлтгэх аргыг ярив. За хамгийн эхлээд түүчлийг пааланд 30 секундээс дээшгүй, динтинд 15 секундээс дээшгүй сэргэжүүлнэ. За дараа нь 20 секундын турш усаар, тасалдгүй усаар ингэж угаах хэрэгтэй байдаг. Дараа нь агаараар үлээлгэж хатаана. Дараагийн үйлдэл нь праймер. Праймерыг тусаагаад брашаараа авна, шингэн. Шингээсэн брашаа шүдний хөндийн ирмэг хан ёроолоор хөндийдөө сайн түрхэж өгөө дараа нь үлээлгэх ёстой. Үлээлгэснээрээ уусгагч бодис буюу ацетоныг одоо ууршуулж байна гэсэн үг. Дараагийнх нь бондинг систем байна. Бондинг системийг мөн адил брашаараа түрхэж одоо хөдөл агаараар үлээлгээд 10-аас 20 секунд гэрлээ шарах ёстой. Ингээд бондинг системийн үйлдэл, үүрэг, хэрэглэх зааврыг бүгдийг бид мэдэж авлаа. Анхаарал тавьсан явдал бүгдэнд нь баярлалаа.